Азтай нэгтгэл төрийн өмчит хувьчит компани Өрөнгө аймаг салбараас улсын чанартай огт хоорондын авто замын засвар ачлалтын нөхцөлтийг хийж дуусглаа. Салбар Элсэн цараагаас нарийн тэлийн хяналтын цэг хүртэлх 284 км замыг хариуцсан ажилтдаг байна. Элсэн цараагаас 12 хүртэлх замын хэсгийн энэжлийн засвар ачлалтын ажил үндсэндээ дуусч байна. Амдаа зам засварын ачлалтан дээр замын нөхөөс эвдэрлийг засах, замын хөвөө засах, замын орчны 50 м доторх хог хаягдлыг цэвэрлэх, замын үерийн усуудын хоолойг цэвэрлэх гэдэг ийм гол ажлууд бол нэлээд хийж байгаа. Азтай нэгтгэлийн гол зорилго бол энэ хариуцж байгаа зам дээр өвөл хаврын удирдал болон зуны удирдах чадгаа авахгүй иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бол манай хамт олон ажиллаж байгаа. Энэ зун зам тээврийн яамнаас сонгож шалгаруулалт хийсний дагуу Бомбтын даваанаас Элсэн царгаа хүртэл 42 км замыг шинжилнэ. Мөн 10 хэрээс баруун тийш Хайрхамтлон сум хүртэл 35 км замыг дахин шинжилж засварлана. Эдгээр ажлыг зам тээврийн яамнаас сонгож шалгаруулсан компаниуд хийж гүйцэтгэнэ. Чулуун сандалтай хэсгээс цааших нарийн тэлийн пост хүрдэх. Мөн 10 хэрээс морины шүтээ хүртэх хэсгийг бол баруун талдаа бид нар нөхөх ёстой. Энэний бол зам хөрөөлтийн ажлыг бол хийсэн нийт 4500 м2 замыг нөхөн. Энэ зам засвар гэдэг бол бас тийм цаг наргүй. Өлийн үед бол хаврын үед зам даваа бүгдэр халтаргаа уулгаа үүсэх. Тэр үед бид нар аль болох хамт олноороо цаг тухайд нэргэдийг саадгүй тавтай зөвшөөрлөлтөөр бол анхаарч ажиллах болно гэдэг хэлээ. Улсын хэмжээнд хатуу хүчлэлтэй 7403 км улсын чанартай зам байдаг. Замын засвар ачлалтын санхүүжилт шаардлагатай хэмжээнд хүрэлцдэггүй ч жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ээлжид болон урсгал засвар ачлалтын ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.